Техник технологийн их сургуулийн нэрэмжит Гоймон гүүр улсын 9-р олимпиад зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээн нь суралцагчдын онлын мэдлэгийг бодит бүтээл болгон хэрэгжүүлэхэд чиглэлдгээрээ онцлогтой юм. За энэ жил нийтдээ 15 сургуулийн 33 багийн 99 сурагч оролцож, инженерийн ур чадвараа сорин өрсөлдсөн байна. Энэхүү тэмцээн жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж, тэмцээний цар хүрээ өргөжж байгаа юм. Гоймон гүүр улсын олимпиадын гол зорилго нь ирээдүйн инженеруудыг бэлтгэх, техник сэтгэлгээ хөгжүүлэхэд чиглэж байна. Мөн байгалийн ухааны хичээлээр олж авсан мэдлэгийг бодит амьдралд хэрэгжүүлэхэд тусалдаг байна. Сурагчид багаар ажиллах, асуудал шийдвэрлэх чадвараа хөгжүүлэх боломжтой. Энэ төрлийн тэмцээн нь мэрэгжлийн чиг баримжаа олоход чухал нөлөөтэй юм. Бид бүхэн бол энэ Гоймон гүүрийн олон улсын стандартын дагуу хийгддэг энэ олимпиадыг бол анх санаачлан бол оруулж ирсэн. Оруулж ирэхдээ гол зорилго бол байгалийн ухаанаар үздэг энэ хичээлүүдийг улам бүр баттгах, тэгээ улс эх орны эдийн засаг хөгжлийг түүчилж авч явдаг инженерүүд улам илүү бас энэ мэргэжлийг сонгоосоо гэдэг үднээс ажил мэргэжлийн чиг баримжаа олох гэж анх бол санаачлал оруулж ирсэн. Тэгээд энэ санаачлал маань биелэлээ олж олон залуучууд бас инженерийн хөтөлбөрийг сонгодог болсон байна. Тэгээд түүний дагуу бол энэ Гоймон гүүрийн олимпиадыг олон сургуулиуд, олон залуучууд бүр ингэж хүлээдэг, хүсдэг ийм бас олимпиадын нэг болсон байна. Өнөөдөр бол орон нутгаас залуучууд зорж ирсэн байна. Ерөнхий боловсролын сургууль, төрөлцсөн ахлах сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, койсон сургууль гэдэг ингээд олон сургуулиудын залуучууд, төлөөллүүд бол оролцож байна. Гоймон гүүр тэмцээн зөвхөн өрсөлдөөн бус хамтран суралцах талбар болдгороо онцлогтой юм. Оролцогчид бие биенээсээ суралцаж, шинж санаа туршлага солилцдог байна. Ийм төрлийн тэмцээн нь гадаадын олон оронд өргөн зохион байгуулагддаг бөгөөд Монголд амжилттай хөгжиж байна. Энэ олимпиад бол маш их давуу талтай л да. Хүүхдүүд нөгөө физик зэрэг амьдрал дээр яаж хэрэгэлт юм бэ? Энийг ойлгож байгаа. Дараа нь хүүхдийн нөгөө нэг бүтээл сэтгэл бас их давхар хөгжиж явж байгаа. Тэгээд энэ чинь Гоймонгоор хүүр хийгээд ачаад алгад бол бас хүнд шүү дээ. Тэр нөгөө хүүхдүүдийн хариуцлага хандлага бол маш сайн болж байгаа. За энэ олимпиад 2023 оноос дөрөвдөгч оролцож байгаа. Анхны тэгээд орж явахдаа тусгай байранд орж ирсэн. Тэгээд дараа жилийн 3 дугаар байрнад өнгөрсөн 65 онд бас тусгай байр ажилласан. Тийм ажлууд гарсан байгаа. Манай сургууль бол 4-р жилд орж байна. Би анхны удаа ингэж энэ олимпиадад оролцож байна. Энэ олимпиадад оролцох нь ер нь бол ингэж өөр сургуулийн хүүхдүүдэд ингэж цог юм хийж ингэж яг цог ингэж нэг дор байгуулахаар энэ бол ер нь хүүхдүүдийн нөгөө нэг дэвжих нөгөө дээшээ ахихын ер нь бол их сайн байгаа гэж бодож байгаа. Энэ сургуулиас ингээд дахиж суралцаж юм уу? Эндээсээ ингээд өөр тийш өөр гадаад улсуудын их сургуулиудад оролцож ингээд ер нь бол мэргэжлийн ахиулах гэж бодож байна. Ер нь бол энэ сургуулиас. Тэмцээний дүнгээр Налах политехник коллежийн 3 дугаар баг тэргүүн байр эзэллээ. Харин 2 дугаар байрыг нийслэлийн ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн 2 дугаар баг хүртсэн байна. 3 дугаар байрт Монгол Кэсэн технологийн коллежийн 1 дугаар баг шалгарчээ. Мөн зарим богоо тусгай байрын шагнал хүртэж бүтээл чийдлэрээ онцгорсон байна.